Бямгаргийн амралтын өдрөөр эх орны нийслэл өрнсөн спортын үйл явдлын мэдээлэлээс үргэлжлүүлэн хүргэе. Степи Арена ордны олон нийтэд зориулсан үйл ажиллагаа эхэлсэн байна. 2019 оны 4-р сарын 14-ний өдөр шав тавьж байсан Степи Арена мөрөөдөл биелэх мөсөн өргөний бүтээн байгуулалтын ажил 2 жил гаруй хугацаанд өрнөж энэ оны 9-р сарын 29-нд нээлттэй ястал болсон билээ. Түүнээс хойш хоккей спортын 16 хүртэлх насны тамирчдын бэлтгэл сургуулиуд өвлийн спортын зарим төрлүүдийн сургалтууд явагдаж иржээ. Харин өнөөдөр Улсын онцгой комисстой байгуулсан хариуцлагын гэрээний үндсэн дээр мөсөн өргөний нийтэд чиглэсэн үйл ажиллагаа аль биесээр эхэллээ. Энэ хүрээнд Степи Арена ордны хамт олон гэр бүлийн өдөрлөг зохион байгуулсан юм а. Тэд өдөрлөгийн хөтөлбөртөө хүрэлцэн гэж оролцсон гэр бүлийнхэнд мөсөн дээр гулгуулах үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мөн хүүхэд багчуудад зориулсан тоглолтуудыг түлхүү тусгаж өгснөөр онцлогтой байлаа. Үлгэрийн баатруудтай нь уулзуулж, тэр одоо хүсэж байгаа тэр кино одоо хүүхдийн киноны баатруудтай нь уулзуулж, гулгуулж, ингээ ажиад байхад бол ганц одоо хүүхэд багчуудаас эцгийгчүүд бас хүүхдүүдтэйгээ уралдаад гулгах тал руугаа орж байна. Тэгээ энэ бол тэгэл гэр бүлийн өдөрлөг болоход эдний маань манай иргэдийн маань одоо тийм сэтгэлийн одоо баясал авцраах тийм шинэ үйлчилгээний одоо төв нээгж байгаа. Бид ч гэсэн өөртөө их баяртай байна. Степи Арена ордны олон нийтэд зориулсан үйл ажиллагаа энхүү эхэлсэнтэй зэрэгцээд өвлийн спортын зарим төрлийн томоохон тэмцээнүүд энд явагдахаар төлөвлөгдөжээ. Тухайлбал цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан Монголын хоккей холбооны 2019-с 2020 оны улирлын лигийн тэмцээний хасагдах шатны тоглолтууд болно. Тухайн улирлын лигийн тэмцээнд нийт 6 баг өрсөлдсөнөөс хасагдах шатанд 4 баг шалгарч, энэ шатанд Отгоо од Баласт баг, Шарын гол багтай, Хангард баг, Багнуур багтай тоглох учраа таарад байгаа юм а. 11-р сарын 21-ний өдөр эхлэх Монголын хоккей холбооны 2019-с 2020 оны улирлын лигийн тэмцээний хасагдах шатны тоглолтуудыг MNB спорт зүйн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд Степи Арена ордноос шууд дамжуулан үзүүлнэ.